Хэдүүлээ өнөөдөр манай дээр хаалгаанд орсон нэмэх болон хасах шилний өөрчлөлттэй хүний кейсээр тулгуурлаад ярилцгаая. За энэ хүн маань лезик мэдцэлд орсон. Лезик мэдцэл гэдэг бол лазерын хаалганы дотроо цэцлэгтэй мэдцлийн төрөлтөд ордог. Цэцлэгтэй мэдцлийг манай дээр хоёр төрлөөр хийдэг. За эвэрлэг бүрхүүлэг тусгай зорилтын автомат хутгаар зүсхийг нь лезик хаалгаа гэдэг байгаа. Лазерын туяа буюу фемтолазераар зүсж байгааг нь фемтол лезик гэж нэрлэгдээд байна. Энэ хоёр хаалгааны маань эхний алхмал өөр болохоос биш дунд уян процесс болон мэдцлийн дараах гам барилт, шархны идэрэлтийн үед ерөөхдөө хоёр хаалгаа маань адилхан гэж ойлгож байна. Өнөөдрийн ярих чам хүн маань болохоор нэмэх болон хасах шилний өөрчлөлттэй нэмэх шилний өөрчлөлтөнд 3 цилиндр шилэн хасах 5. За нэлээд ховорхон ч гэсэн бол ийм тохиолдолд шилний өөрчлөлттэй хүмүүс бол байдаг. За энэ хүн маань бол 30 настай. За ер нь бол багасаа харамуутай явсан шил зүүдэг байсан. За нэмэх шилний өөрчлөлтийг лазерын хаалгаар засч болохгүй гэсэн айгүй өрөөсгөл буруу ойлголттой байдаг. Хэрвээ та 20-с 40 насны хооронд байгаа. За тэгээ мөн нэмэх шил зүүдэг өөрчлөлттэй болвол бүрхүүлч нь л одоо шинжилгээний хувьд асуудалгүй, хэлбэрийн хувьд асуудалгүй байх юм бол лазерын хаалгаар засах боломжтой байдаг. За энэ хүн маань нэмэх болон хасах шилний өөрчлөлтийг лазер хаалганы төрлөө дотроос лезик хүслээр засагдсан байгаа. За яагаад лезик вэ гэхээр мэдээ шилний хэмжээ өндөр мөртлөө энэ хүний маань эвлэгийн бүрхүүлийн дундад зузаан 560 микрон нэлээд зузаантай гэсэн. Бүрхүүл зузаан учраас энэ хүн нэг л удаа хаалгаанд ороод шилний өөрчлөлтөд засуулах боломжтой гэсэн үг байна. За лезик хаалгаа зүслэгтэй хаалгаа учраас хаалганы дараа 1 сарын хугацаанд спортоор хичээлэхгүй байх, савн бассейнд орохгүй байх, эмэгтэйчүүдээр нэг 7 хоног нүдэ ботохгүй байх, 1 сарын хугацаанд сормоц хийхгүй, зөвхөн ажилбар хийхгүй байх ч гэдэг юм уу. Гамуудыг бол барьдаг. Энгийн хэмжээний амьдралаар амьдрахад ямар ч одоо саад байхгүй, зовиргүй төрлийн хаалгаа юм аа.